Хүүе, мөнхөө юу болоод байна? Пүүх, тойроос энд нисэж яваа мó? Ваа! Хүүе, Басрушка, юу хийж яваа бэ? Ой. Хамт нисэж болохгүй болсон хорвоо юу да? Ингээд яг одоо цасхан орж ирж юм ярмаар юм. Нөх цасхны ээлж болцсон юм шиг санагдаад бах юм. Харин тий, засхан яаж вэ? Миний нэрийг дуудсан уу? Ингээд хідүүлээ зүудлээд байгаа юм бах та. Харин тийм, би бас гайхаад л байна. Байцаараа манайхаа тэр юу гинүү? Алуу? Мөнх тунх тусгай дугаар гинүү? Ваа! Энэ анги тусгай дугаар юм биш үү? Оо, янзын! Ястай гоё. Яй! Тусгай дугаараар юу гарах вэ? Ядагч сэрэглэн хөгжилтэй гэдлэглэндэ. Сэрэглэн хөгжилтэй. Мөнх тунх хайртай тундаруухан. Мөнх тунх марцсан бас игдүүтэй. Басар. Мөнх тунх ухаалаг бас овчин. Засхан. Мөнх тунх. Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа. Эсрэг дүүрүүд байна, эерэг дүүрүүд байна. Хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олно. Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа. Эсрэг дүүрүүд байна, эерэг дүүрүүд байна. Хамтаа тоглох хөөрхөн бүгдүүд байна. Мөнх тунх. Тэгээд би тэр зүг рүү хараад л байсан. Тэгээд ихний хаалгыг онгойлголоо. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Яасан болдоо гэдэл дээд талын хаалгыг татлаа. Oh no! Би өөр яах байсан бэ? Би өөртөө итгэхийг л хүссэн. Би бүр байгаас гэж хичнээн бодсон гэж. Яна. Тэгээд байсан юм уу? Тэгсэн чинь хөргөгч нь зармаг байгаагүй. Ай! Арва ах. Сүүлийн минь заримгийг идчихсэн байсан. Уг нь хоолны дараа идэндээ гэд хатгалчихсан байсан. Зармаг минь. Мөнхөө бити цааш нэраа. Зүрх маань эмтэрч байна. Зармаг минь. Ай, мөнх минь. Энэ нэг сэтгэлийн шаналлыг чинь ойлгож байна. Хүүе, ах нь ганцхан заримгийг нь л идсэн штэ. Сүртэй хөхтөд шүү. Арва ах минь нурсан балгас шиг сэтгэлийн минь шарахыг бөхөндөө. Ах нь удахгүй сум орноо. Дахиад зайрмаг аваад ирээ за. Оо за. Би таныг өршөөлөө. Би ч гэсэн өршөөлөө. Сүржин хөөхтөд шүү.
Арваахыг ийм хурдан сум ороод ирнэ гэж яаж мэдгэвдээ те? Гой зармаг байна шүү. Гялс орохгүй бол та хэд чинь бүр бөө юм болоод байсан биш үлээ. Аа? Тэгээд өөрийгөө жоохон тодтгсон үг хэлэхгүй бол болохгүй шүү дээ. За, та хэд маань бэлнэ? Үлгэрийн ертөнцөө сонгочихлоо. Оо, nice уу. Билээ. Юу болов сая? Харин тий өөр портал руу орчихсон уу юу? Пөөх, ямар үлгэр юм болоо? Яна. Хүй манайхан зүгээрөө. Бид зүгээрээ. Харин сая юу болчих вэ Арвааха? Компьютер руу зармаг урсаад орчихсон байна. Тэгэхээр хаана ирсэн бол? Ямар үлгэр вэ? За яг үлгэр бол биш. Зармагны хаан тулс гэсэн газар байх юм. Зармаг? Ахан тэгээ та хэдийг буцаах уу? За, Арвааха. Адал явдлын ертөнд шүү дээ. Бид аялган зүг болов гэж би бодож байна. Би бас тэгж бодож байна. Хүрээ. За тэгээ та хэд маань сайхан хөгжилдөөд ирээрээ. Баяртай. За тэгвэл хідүүлээ аялах уу та? Энэ хүмүүс бүгдөө баяр хөөртэй харагдаад ах юм. Харин тийм. Бүр нэг цаанаасаа гэрэлтэй л. Күэтэр царайнуудыг нь хараад байгаарай. Нэг л дуулах гайтж байгаа юм шиг харагдаад ах юм. Ам нь өмөлцөж ирээд л. За, дэснэ биш байгаа штэ. Гараа дуулаад эхлэхгүй байлгүй дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Альва хүмүүсээ өнөөдөр яасан сайхан нартай өдөр вэ? Харин тийм ээ. Дуулж ямар өдөр байна. Өглөөс саруулхан өдөр намуухан зармаг сэрүүхэн идэхэд амтайхан сэтгэл тэнгэр нартай сайхан өдөр болгон зармаг идэх сайхан сундаа зугаатай бүгд зүг хамтаа зармаг жаргалтай амтан бүр янзтай голын дэргэж хүүхдийн талбайч өдөр болгон зармаг идэх сайхан альвэ бүгдээрээ дуулцгаая. Зармагны ямар сайхныг магтан дуулцгаая. Шоколадтай, сүцгийтэй, чингистэй зармаг их гоёхон. Самартай, ванильтай, сүтэй зармаг их сайхан. Зармаг дуртай хэн байна? Чи, би, бид, тэд бүгдээрээ байна.
Алуу орж үзье. Тий. Ямар гайхамшигтай юм бэ? Ийм гоё хаант улсын хаантаа уулзаж үзэх үү бүгдээрээ? Yes please. Амархан сайн байна уу хаантан минь? Сайн байцгаана уу миний хүүхдүүд. Алуу, нааш орцгоо. Орцсон байгаа юм шүү. Басраа. Оо. Миний энэ илүү үгийгөө. Sorry. Хөөе ингэхэд энэ хүүхдүүдэд харуул. Яагаад зармаг өгөөгүй байна? What? Хаант минь ээ. Танаа хаант улс их гоё юм а. Ямар сайхан найрсаг аз жаргалтай ард түмэн бэ. Тийм ээ. Оо бид сая гадаа баахан дуулж хурдаж агаад л орж ирлээ. Болж дээ. Уучлаарай хаантан минь. Танаас нэг зүйл асууж болох уу? Бололгүй яах вэ? Асуу муур минь. Ард иргэд тань ийм баяр баясгалтай аз жаргалаар дүүрэн хаант улс чинь баян цатгалан амар тайван байхад та юунд ийм гунигтай байх юм? Муур минь чи намайг нэвт харжээ. Би яагаад гуниглаж байгаа талаараа та нартаа ярьж өгье. Эрт дээр үед манай хаант улсад амтад зайрмаг гэдэг зүйлийг мэдэхгүй харанхуй бүрэнхий цаг үе байлаа. Тэр үед миний хаан эцэг урд уулын билээр явж урсгал голын гүнийг гаталж ургаа чулуун дундуур явж уртаа талын холыг туулж алс хол аюулт газраас зайрмагны шидэд жорыг бидэнд анх авч ирж байсан гэдэг. Тэр жорыг хэрэглэн түмэн төрлийн зайрмаг хийж ард иргэддээ тарааснаар амттан бүхэнд умбаж аз жаргалыг цогцлоосон хаант улс оршин тогтносон юм. Гэтэл одоо надад өвлөгдөн ирсэн зайрмагны шидэд жорноос өчүүхэн жоохон үлдсэн байгаа билээ. Онцод хатыг олох газрын зургийг эцэг хаамаа надад үлдээсэн ч ирэх замд нь илэгдээд явах замд нь хуучраад булан тохоо нурагтан тайлж уншихын аргагүй болсон. Бид газрын зургийг уншин тайлах гэж өчнөө оролцсон ч чадсан нь үгүй билээ. Олон зоригт баатрууд минь явж хайж үдсэн ч хинэн ч олж ирж чадаагүй билээ. Тун тоогүй зүйл болох нэ? Ийм найрсаг, ийм сайхан баяр баясгалтай ард түмэнд туслах юмсан те? Яй да. Ахаад зармаг байна уу? Засгаан, чиний робот хувцас чинь нэрэ юмны тооцооллыг маш сайн гаргадаг үсттэй. Өө, яг тийм. Хаантан минь миний энэ хувцас тооцоол хийдэг шидтэй хувцас байгаа юм. Хэрэг болохол бидэнд газрын зураг харуулж болох уу? Бололгүй яах вэ? Би уншиж чадлаа.
Вау! Мундаг шүү. Би бас баг уншсан баха. Үгүй. Үнэн үү муур минь? Үнэн хаантан минь. Би хаагуур яаж хүрэх замыг мэдэж авлаа. Ашиггүй дээ. За хүн явуулъя. Хурдан олж ирье. Хаантан минь хэрвээ та болохоо бол бид танд туслахыг хүсэж байна. Тийм. Бид дөрөв танд олж өгье. Үгүй тэгтээ тун аюултай аялал шүү дээ хүүхдүүд минь. За, аюул гэдэг миний за. Энэ өгүүлбэрээ дандаа л хэлэх юм. Би амир. Бид дөрөв бол адал явдлын хайгуулчид юм. Танд бид дуртаяа туслахад бэлэн. Хэрв та нарын минь хүсэл ийм бол тэгдээ хүүхдүүд минь. Харин болгоомжтой, сэрэмжтэй явдаг юм шүү. Ингээд манай дөрөв маань уртын аялалд гарваа. Уулын бэлээр хурдхан өнгөрөв, урсгал голоор ширүүхэн дайрав. Ургаа чулуун дээгүр давв, уртаа талын холыг хамтдаа туулав. Уулын бэлээр хурдаа өнгөрөв, Урсгал голоор ширүүхэн дайрав. Ургаа чулуун дээгүр давв. Уртаа талын холыг хамт туулав. Ийн аясаар нэг мэдэхэд Айнстай хананд хурж ирв. Адал явдал үгээр үргэлжлэв. Хитүүлээ маш болгоомжтой явахгүй бол хадных нь нэр нь хүртэл онцод хад шүү дээ. Яг зөв. Бүгд хараа хяналтаа дээцэгт нь тавьж явцгаая. Би ир нохоо байтлаа. Энэ нүдэн цавчвал. Оо ярьж яхад нүдэн цавччихдаг шүү дээ. Удаан алхацгаая. За тэр ихний онс нь эхэллээ шүү. За, онс монсны ямар хэрэг байна? Шууд нисчи. За, зангуул битүү вэ шүү манайхаа? Хүй, басар минь болгоомжтой бай. За байж гараа. Энэ юу байж болох вэ? Би шинжээд үзээсэй. Сони юм да. Намайг шинжлэх гэхээр үйлцэл давхцаж харагдаад ертөөсөө ажиллахгүй юм. Өө хөөрхий. Тэгвэл хідүүлээ чинь чит кодгүй тоглох юм шүү. За тэгвэл өөртөө учрыг нь олцгоё. Энэ юу байж болох вэ? Цагаан баавгай, харслан, анааш, оцсон шүү. Энэ баавгай юу? Энэ баавга дундаа мазаалаа юм шиг байна. Тийм бэ. Энд бүхэн байна. Энэ ирвэс талаан хав. Тэгээд энд морь юм шиг байна. Ямар байрлалтай байх юм болоо? За, үсгийн дараалалаар нь байрлуулах юм болов? Оо, тэгэхээр чин арслан анааш гэд давхцаад байна тий? Оо. Тэгвэл махчин өвсөн тэжээлнэр нь ялах юм болов? Оо, бараг тийм юм шүү. Ингээд 3 араатан, 3 өвсөн тэжээлтэн. Тэгэхээр энэ 3 нь юу байх юм бол? Яагаа вэ? Загснуудыг шууд гэл идэлээд өгцтэй.
Тийм штэ. За, зам гарч ирж үү? Энэ угаасаа өдөрцөн биш үү? Бойл. Болохайцаар нисэж болохгүй. Тэгснэ цасган роботын шилээ ашиглаж болохгүй. Тэгсэн мөртлөө энэ өөрөө ажиллахгүй ч гэж шиг. Оллоо. Үүза. Манайхаа энийг хардаа. Арслан, анааш, тэгээд энэ бол Африкийн цоохор ирүүс вэ. Энэ 3 амьтан Африкийн дулаан газрын амьтад гэсэн. Цагаан баавга хойд туйлд амьдардаг. Оцон шувуу өмнөд туйлд амьдардаг ч гэсэн далайн хав, цагаан баавга, оцон шувуу 3 бол хүйтэн газар амьдардаг амьтад. Тэгээд мазаалаа бүхэн. Тэгээд энэ морге дагаа маань тахь юм байна. Тэгэхээр энэ 3 маань Монголд амьдардаг. Монголын говь нутагт амьдардаг амьтад ээ шүү дээ. Амьтдын талаар маш сайн мэдэж байна шүү. Бахархмаар. Энэ бол адал явдал товчилж дуулдаг дуу. Кино болгонд им хэсэг байдаг да. Одоо өвсний цаанаас цухын сарсан багва хайдэндээс нисэн хамгийн гол үйл явдалда хүрхийн өмнө ингээд дүрсэлцгээе. Энэ бол адал явдал товчилж дуулдаг дуу. Хөөхөлдөө болгонд им хэсэг байдаг да. Одоо номсом харван болтон матар гинт гарч ирж бид цачин хамгийн гол үйл явдалда хүрхийн өмнө ингээд дүрсэлцгээе. Hey! За, онцгой таавар таардаг юм байжээ. За, тэгвэл энэ онцгонуудыг таах юм байна да. Бас тэр хаднууд дээр дүрснүүд байна. Амьтдын дүрсүүд ээ? Зөв. Тэгвэл энэ 5 онцгойг тэр дүрсэнд тааруулж тавих юм байна тийм үү? Тийм юм шиг байна шүү. За тэгвэл бүгдөө онцгуудаа таацгаая. Тий. Тисгэн мөвөл нүцгэн мөртлөө дэлгэр зун дээлээ нүмрэн. Оллоо, мод юм биш үү? Дээл гэдэг нь навчин юм байна. Өвөл болохоор бүх навчин унаад нүцгэрч байгааг хэлж байгаа юм байна. Oh yes. Энийг ихэнд нь тавьчихъя. Хайснаа ирсэн шиг эргэлтэн. Ханиад хүрсэн шиг шүүхтэн. Банк доороо эргэлдэж байдаг гэхээр басар юм шүү. Басар чин унтах болохоор л доороо эргэлдээл хамар нь гэх гээл дуграад байдаг үстэй.
За тоглосон юм да. Оо, яг гахаа юм бэ. 4-дүгээрт тавьчих. Нам гүйдэлтэй навчин шар дээлтэй гэхээр намс гэд гүйдэг амтэн чи юу байдаг лээ? Хөөх, тэр үнэгний дүрс үү? Тийм байна. Навчин шар дээлтэй гэхээр шар үнэг юм байна. Хоёрт нь тавьчих. Тэр булангийнх нь хадны дүрс нь бүдгэрээд юусаа харагдахгүй юм? Бөөрөнхий арайч бөөрөнхий биш юм байна. Зөөвэн юм уу? Ясан дотор мөнгө. Мөнгөн дотор алт гэхээр юу ээж болох вэ? Харин тийм юу юм бол? Ясан дотор мөнгө. Яс бөөрөнхий зөөвөн. Тэр зураг нь буруу юм шүү. Ясан дотор мөнгө гэхээр ясан дотор өндөгний цагаан. Тэгээд мөнгөн дотор алт гэхээр өндөгний шар юм биш үү? Воо, яг өндөг юм бэ штэ. Тэгвэл энийг 3-т нь байрлуулчих. Сүүлийнх нь харин юу байсан болоо тий? Таасан бол уг нь гоё ахгүй юу? Таанч ихнийх нь ганц л үг ах юм. Эхнийх нь ганц үг нь юу гэж байна? Энэ харин хон гэл өөр юм байхгүй ах юм. Хон дуутай хонлоо дээрээ дэгээтэй одоо би шүү дээ наадах чаа нохоо юм да. Нохооны тавилын юм да. Тийм юм байна. Зөвхөн цэвэр ариун сэтгэлтэй хүн л заримны шидэж жорыг авах хэрэгтэй. Хэрвээ цэвэр ариун сэтгэлгүй бол онц дагуй нурна. Бэлэн үү? Билээ. Билээ. Билэн. Сайхан хүүхдүүд минь, Заримгны хаан тулсыг минь авурлаа шүү дээ. Та нартаа гүнэн талархал илэрхийлье. Баярлаа. Зүгээр дээ. За алив хүүхдүүд та нарынхаа нэг хүслийг биелүүлье. Хаан ахтан хүслэн өч. Та бидэнд Хамгийн гоё, хамгийн амттай заримгийг хийж өгөөч. Бололгүй яах вэ? Хаан тулсыг минь аварсан та дөрөвтөн хамгийн сайхан заримгийг би өөрөө хийж өгье.
Мөнх тунх заримг бүтсэн түүх энэ бүлгөө. Хайртай шүү. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү? Мөнхийг үзэгч найзууд та нар минь сайн уу? Намайг амар баясгалан өвгтэй байгаль гэдэг. Би 12 настай. Өнөөдөр та нартайгаа Gravity Falls хүүхэлдэйн киноны баатар Mabel Pines-ийн дүрээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Ийм гоё хүүхэлдэй хийж өгдөг ах эгт нартаа үнэхээр их баярлалаа. Хүүхдүүдээ та бүхэн мөнхтойхын ах эгч нараа дэмжиж мөнхтойхын нэрийн бүтээгдэхүүнээс байн худалдан авалт хийгээрэй. Бас үргэлж хичээнгүй хүүхэд байгаарай. Сайн уу хүүхдүүдээ? Намайг Мөнхбат гэдэг. Би 10 настай. Би Өөрөнгөө аймагт амьдардаг. Миний дуртай баатар бол Spider-Man. Байн тасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндэд анхаарч мундаг хүүхэд байгаарэ. Энэ өдрийн мэндийг хүргэе найзуудаа. Ийм гоё хүүхэлдэйн кинонд тоглох болсондоо баяртай байна. Намайг Буян Эрдэнэ гэдэг. Миний дуртай баатар бол Flash. Мөнхтөн хүүхэлдэйн киног дандаа үнэнч үзэгч нь байна. Та хэд маань банк хамтдаа байж кино анги болгоныг алгасахгүйгээр үзээрэй. Сайн найзуудаа намайг Сүбэдэ гэдэг. Миний хамгийн дуртай баатар бол Санус. Oh snap. Мөнхтөнх заримгийн сахарын агуулмж баг хүүхэд бидэнд зориулсан хамгийн гоё бүтээгдэхүүн шүү. Сайн уу, намайг Ариун Эрдэнэ гэдэг. Би 18 дахь сургууль сурдаг. Миний дуртай баатар бол Элса. Багшныхаа үгэнд орж хичээлээ байн хийж мундаг хүүхэд байгаарай.